За байнгын орны гишүүдийн өнөөдрийн мэндийг хүргье. За улсын их хурлын гишүүн Саран Чулуунаас 2025 оны 11-р сарын 17-ны өдөр хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдад 3 чиглэлээр 3 асуулга тавьсан байгаа. Энийг бас та бүхэнд танилцуулъя. За хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцчлуулах талаар Монгол улсын их хурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8-1-13, 37-р зүйлийн 37-1 дэх заалт Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11-р зүйлийн 11-1 хэсгийг үндэслэн танд дараах асуултыг тавьж байна. Үүнд 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 9-р зүйл хүртээмж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 9-р зүйл орон сууц дэд үтсийн байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагат нийцүүлэхээр заасныг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар 2. Танаа яамнаас хэрэгжүүлж байгаа орон сууцчлалт болон түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хэрхэн хамруулж байгаа болон хөнгөлөлтөө орон сууцны хөтөлбөрт хамруулах орон сууцчлуулах талаар баримталж байгаа бодлого арга хэмжээ. 3. Сүүлийн 3 жил орон сууцчлуулах хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн хамруулсан талаарх тоо мэдээлэл тайлан ирүүлнэ үү гэсэн ийм албан бичиг ирсэн. Тэгээд энэ албан бичгийн дагуу бас тодорхой хариултуудыг өгье гэсэн ийм бодолтой байна. За нэгдүгээр асуулт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 9-р зүйлд заасны дагуу энэ 2026 оны 5-р сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Азербайджан улсад дэлхийн хотуудын форум болно. За энэ форум бол 2 жил тутам нэг явагддаг. Энэ удаагийн форумд 42 улсын 72 томоохон сүүлийн үед том урбан хот гэж нэрлэгдэж байгаа том хотуудын уулзалт болох юм. За энэ уулзалтанд бас хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын хуваар оролцсон. За энэ форумд оролцсноор энэ Монгол улсад таарах хүртээмжтэй байдлын энэ аргачлалуудыг бид нэр бас энэ форумд нэгдүгээрт аргачлалыг эндээс бас аргачлал зөвлөмжүүдийг хүлээж авч Монгол улсын хөрсөн дээр буулгахаар ингэж ажиллаж байна. За мэдээж бид нэр энд бас хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн хувьд шинжилэл хийгдэж байгаа энэ хуулиудаа бас танилцуулна. За ерөн зүгээр манай энэ хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны дэргэд хуучин үндэсний хороо ажиллаж байсан. За 20 минутын хот гэж манай барилгын яамн дээр байгаа. За энэ хабитат төсөлтөө бас хамтарч бид нэр энэ сүүлийн үед жишээ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ямар шууд чиглэлээр хөгжих юм бэ? Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр биш ногоон байгууламж, байгаль эколог, за бусад бүх салбарын хэмжээнд гарын авилгууд бас бэлдээд ажиллаж байгаа. За энэ дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой ганц томоохон ойлголтууд сүүлийн үед олон улсын хэмжээнд явж байгаа. Энэ бол ерөөсөө 5 настай хүүхэд гараад за тухайн нийгмийн харилцаанд ороход тэр 5 настай хүүхэд чөлөөтэй явж болох энэ чиглэлийг л сүүлийн үед олон улсын стандартад барьж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэвэл 5 настай хүүхэд харгалзах хөнгүүгээр явах ийм боломж олцоотой хотыг байгуулна гэдэг маань эсвэргээрээ ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд за асран хамгаалагчтай бас явах нөхцөлийг бүрдүүлсэн ийм чиглэлээр бас явж болно гэсэн энэ чиглэл харагдаж байгаамаа. За дараагийн 2 дахь асуулт нь бол яамнаас хэрэгжүүлж байгаа орон сууцчлалт болон түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн талаар бас асуусан байна. 2026 оны 3-р сард засгийн газрын тогтоол гарч бид нэр төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлүүлэх, хөслүүлэх журмыг 10 жилийн дараа шинжилэн баталсан. За энэ журамд хуучин 8 зорилттой бүлэг байсан бол бид нэр 9 зорилттой бүлэг болгож бас ажиллаад явж байна. За энэ журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг давуу тал нь өнгөрсөн журмаар бол бид нэр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн орон сууцаар хангахад 5% квот тогтоож өгсөнийг 10% болгосон байгааг бас та бүхэнд хэлхэн зүйтэй гэж ингэж бодож байна. За гэхдээ өнгөрсөн хугацааны хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төрийн бодлого бол бас 5% байсан.
За минут дуусчлаа. Нэмж тайлбарлана. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд байсан одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн төрийн бодлого бол 2 дахин одоо нэмэгдэх ийм боломж олцоог энэ засгийн газрын одоо тогтоолоор энэ журмаар бас бид нэр баталгаажуулж ажиллаж байгааг бас хэлхэн зүйтэй гэж ингэж одоо бодож байна. За 3 дахь асуулга. 3 дахь асуулга өнгөрсөн 3 жилийн хугацаанд орон сууцчлуулах хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан талаарх тоо мэдээлэл тайлан гэрүүлнэ гэсэн байгаа. За би бол албан бичгээр бас Саран чулуун гишүүнд бэлдсэн энэ одоо хурлын дараа бас гарт нь өгье. Гэхдээ энэ хурал дээр бас товч тайлбаруудаа хийгээд явъя гэсэн. Өнгөрсөн журамд заасны дагуу бид нэр нийслэл Улаанбаатар хотод 1521 одоо дүрслээд өмчлөх байр. За хотын нийслэлийн орон сууцны корпорацтай холбоотой 972 орон сууц, нийтдээ 2493 орон сууц. За асуултанд хариулгын явахдаа дэлгэрэнгүй дахиад тайлбарлана тий. За одоо